Бүгдээрээ алгаа ташаараа дасгалаа хамтдаа хийцгээе. Гараа алдлаад зайгаа уцгаая. Багш нь зааварчилгаагаа өгье. За 1 гэхэд бэлтгэл байдал. 2 гэхэд алгаа ташна. 2 дугаар дасгал бэлтгэл байдал дараа алхна. 3 дугаар дасгал бэлтгэл байдал дээшээ үсэрнэ. Гараа аршин үсэрнэ. 4 дугаар дасгал бэлтгэл байдал. За баруун тишээ эргээд 1 2 3 4 дасгалаа хийх дээрээ багшаагаа сайн хараараа. Аяа сайн сонсоороо. За бас найзтай саад болохгүй шүү. За дасгалаа хамтдаа хийцгээе. За сайн байцгаана уу эцэгчүүдээ. За өнөөдөр бүгдээрээ алгаа ташаараа хөдөлгөөнд дасгалаа хамтдаа хийж сурцгаая. Хөдөлгөөнд дасгалын маань 3 настай хүүхдүүдийн насны амжилтанд тохирсон дасгал байгаа. За бүгдээрээ хамтдаа бэлтгэх байдлаа авъя. Дороо алхна. Баруун зүүн хөлийг ээлжид өвдгөөр нь нугалж алхна. 1 2 3 дугаар дасгал маань хагас сууж гараа савлж өлмий дээрээ хөнгөн үсэрнэ. Эсдүгээр цэцэрлэгийн дунд А бүлгийн багшийн туслах бие эцэцэг нь бүлгийн 27 хүүхдэд алгаа тааш хөгжим төлөвлөгөөнөөр дамжуулан хүүхдүүдийн биеийн зохицол ритм мэдрэх чадвар, цусны эргэлт нэмэгдүүлэх, хэмнэл болон хөдөлгөөний зөв хэм маягийг төлөвшүүлэн ажиллалаа. Мөн гэрийн нөхцөлд хүүхдтэй хэрхэн ажиллаж, хэрхэн зөв арга техникээр заах аргачлалыг эцэг эхчүүдэд танхимаар болон өөрсдийн хүүхдийн зургаар боловсруулсан аргачлалын гарын авлагыг давхар түгээн ажилласан нь амжилттай болж хүүхдүүд идэвхтэй оролцсон тул цаашид ижил төрлийн дасгалуудыг 7 хоногт 2-3 удаа давтан хийх хүсэл эрмэлзэл төрүүлсэн эцэгийнхэн эерэг сэтгэл авсан үр дүнтэй ажил боллоо. Хүүхдийн үйл ажиллагаанаас дараах ахицууд ажиглагдсан. Даалгаврыг ойлгож биедан гүйцэтгэх оролдлого хийсэн, анхаарал төвлөрөл сайжирсан, асуултанд хариулах харилцах чадвар нэмэгдсэн, баяр баясгалантай идэвхтэй оролцож хэмнэл болон хөдөлгөөний чадвар, хүүхдийн танин мэдхүй харилцаа болон бие даах чадварт бүлгийн 25 хүүхдэд ахиц гарсан байна.